Гүйцэтгэх хурааны дараа зоригтой биш. Харин телевизийнхаа өмнө жирийн сууж байгаа мянган залуусуудын нэгэн адил жирийн залуу зоригтой ярилцж байна гэж бодосоо гэж би хүсэе. Ингээд таны хуучин мөртлөө шинэ танилчин зориг. Өөртөө ч уулзаж танилцах, янз бүрийн юм ярих энэ хүмүүсийн тоо бол мэдээж их хэмжээгээр өссөн байж таарна тийм ээ. Тэгээд энэ үед бол бас нэг цагаас ч авсан одоо цаганд бол их харан болчлоо шүү дээ. Чом ямар үед их цагаа хармалж байна. Их ярих дуртай хүмүүстэй уулзтал. Тэр хүн өөрийнхөө үжил бодлыг илэрхийлэх нь зүйн хэрэг. Тэрийг өөр нэг товчхон гол юм илэрхийлж чадахгүй. Тэгээд нэг шатны 2 цаг яриад суухад тэндээс нэг авах юмнууд нэг 10-20 минут хэлээрээ байж. Би мэдүүд их цаг л. Өөр зам дэх цаг л. Явсаар байтал. Навд нэг тийш нэг юм үзэж яваад нөгөө тийш яваад ингээд замдаа хэд нэг 30 минут ингээд үүдээ таваад 2-3 цаг зөвхөн замд алдчихдаг. Нөгөө талаас техникээрээс холбоо их муугдсан. Энэ хүмүүсээс асар их хэмжээний цаг алддаг. Машинтай болъё гэж бодож байна үү? Машинтай байх ёстой гэдээ машинтай байдгүй ш. Амьдралын хэм маяг нь хурдцсан тийм сургадаг. Тэг ямар машин байх үедээ нь бодох хэрэгтэй л. Аим албаны хичээж болно, хувийн хичээж болно. Тэхийн тулд манайд хүнд эрхчлөөг нөх хэрэгтэй. Хүнд өмчийн нөх хэрэгтэй. Одоо л тэр хүн болцоо гаргаад тэнд хүн машин хэрэгтэй гэж бодъё. Бүх ажлаа бүтээгдэн. Тэр явахын тулд яах хэрэгтэй. За наад 40 сая төгрөг. Угуул одоо сүүлийн машин чи 50 сая төгрөг. Мос гэж гарсан. 50 сая төгрөг одоогийн нөхцөлд хүн олж чадах. Өөрөөр сарын жилийн одоо миний сарын жилийн гэдэг чинь аспирантыг 650 сая төгрөг гэж. За нэг жилийнх чинь би хэдийг бол чинь за 8 сая. Яваач. Хэдэн жил зөвлөх вэ? 5 жил юу ч хийдэггүй. Хувцлахгүй, байранд амьдрахгүй, агаарт ингэж жингүүж жагаад 40 сая төгрөг цуглуулад тэгээд энэ хангамжийн баазд машин байвал доочр захиад арын халаар яваад ингэ бүтүүл юм ашаа. Өдөрт чи ер нь хэдэн цаг ажилладаг юм бэ? Чи одоо ялахад хэцүүлт аль нь ажлын ажил нь амралт. Нэр ялгаа байх. Ажил амралт. Амралт нь ажил нь амралт. Ер нь тийм байдаг л хүний хийж байгаа ажил өөрийнхөө санаанд нийцчихвэл тэрний зааг алга болдог. Харин хүн дургу тэр хүний сэтгэхүй биеийн боолчсон тийм ажил хийж байгаа юм бол яг тодорхой 8 цаг гэдэг. Тэгэл 8 цаг нь бол ажиллана. Дараа нь илүү цагаар ажиллавал тэр нь бас ажиллана. Бус үеийнүүд яг амралт. Харин тэр энэ хоёр нь нийцсэн, ажил амралт нь нийцсэн нэг хэм маяг болсон юм бол тийм зааг ялгаагүй болдог. Тэгэл тэр хүн ядарна гэх юм бол зөвхөн бие махбодын талаас л ядарна. Тэгэхээр тэр биеийн нөөц нь шахагдаад тэг ядарч бол нэрс позитивнээс үл ядарахгүй. Чиний хувьд бол тэгэхээр одоо хамгийн дуртай өөрийнхөө сэтгэл нийцээ ажлыг хийж байгаа гэж хэлж болох нь шүү дээ. Хамгийн дуртай ихэнх үеинд ер нь бол самад үзэгчийн бол миний мэрэгжлийн ажил. Юу л улс төр судлаач. Тийм учраас тэр бол мэрэгжлийн ажлынхаа нэг л хийж нэгсэн. Тэр нэг ийм түүх байт юм л. Энэ цэцлийн итгэж нэрлэгчээс орнууд яаж удирддаг байсан. Тэр нэг Америкт нэг фирм байт юм л түүс. Тэр бол зөвлөлтийн дөрвж харсан хүмүүсийг ажилд оруулдаг. Нэг удаа зүгтний нийтлийн дарга том ажиулэр нийтлийн дарга гараад очоод ингээл шалгасан байна тэр оюуны чадварын тестэн дээр шалгаад үзсэн чинь хүн дээр гарч байна. За энэ бол нэг том бүсийн менежер болох хэрэгтэй юм байна. Тэгэл 4-5 өдрөөр орсон чинь ажилд авдаг. Тэгэл нөгөөд нь сандраад юу болсон юм бол тест сайн шалтгаан нь ингээл аваад үзсэн чинь нэг л асуултанд буруу хариулж байсан. Та зөвлөлт байхдаа хэдэн хүн удирддаг байсан бэ? Тэр хүний нэгдэл бол 5,000 хүнтэй байсан. Би 5,000 хүн удирддаг.
Тэгэл тэрнээс авах болж байна. Яг л Америкийн удирдлагын системийн үүднээс л энэ бол утгагүй зүйл байна. 5000 үрийн нэг хүн хязгаарч удирдах чаддаг. Адил зөвлөлд үнэхээр удирддаг байсан. Учраас тийм 5000 хүн удирддаг хамгийн дээд үнд бүх асуудлаа шийддэг. Ийм тогтолцоонд бол тийм замбрааг бодлосоо бий болж байгаа. Тэгээд тэр эдийн засаг бол уналтанд ордог. Америкууд яагаад болов гэхээр тэнд бол шинэ том нэг үүдээр дараахад 4 хүнийг л удирддаг. 4 орлогч. Бүгд яг үүрэг мэддэг, байраа мэддэг. Тэгэхэд бол хүн амар хүн бол 4 хүнийг сайн удирч байна. Би өөрийн хайдаг бол болж үли юм сурах гэдэг байгаа л та. Хараахан бас бүтэхгүй байна. Яг тэр хүн болон үүргээ ойлгоод тэн дээр яг ингээд ажиллаж чадахгүй учраас 4 биш нэг юу тийм 10 хэд ч юм уу 20 30 болчих гээд байна. Тэр хувь хүний бол өөрийгөө жоохон бол өөрийгөө удирдах чадвар бол тэр тохиолдолд их нэмэгдэх хэрэгтэй байна шүү дээ. Тэр өөрийгөө зохион байгуулах чадвараас гадна тэр хүний мэдлэг хэрэгтэй. Яг тэр үүргээ биелүүлэх сахилга байх хэрэгтэй. Тэгээд тэр зохион байгуулалт байна. Тэрийг бас хангасан санхүүгийн материалын төслүүд нь байх хэрэгтэй. Тэр хүний сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Бүх талаас. Сүүлийн үед бол сонгодог хөгжим сонгодог дуу оролдог бол тэ сонирхолтой болж хөгжмийн зохиолч тийм бүтээлүүд дуурийг би өмнөх ойлгодгүй байсан. Тэгээд сүүлийн сонсоод бас юм дээр наагуу орлог гэдэг нь бол одоо сонгодог бүжиг бол үзэх дуртай. Ер нь бүх сонгодог юм гэдэг бол хөндөрөлтний авиас тэр альва нэг үеийнх нь төвийн дээд хэмжээг харуулсан юм зүйл. Тэр бол тэрнтэй харьцсан өөр улан баядаг болоод тэр нь тэмүүлдэг. Ийм хамгийн хөндөрөлтний сайн сайхнтай харьцсан хүн чинь хизээч муу үйлдэл хийхгүй. Ер нь бол яг төгсөн нөхцөлд хүн сонсдоо гэхэд хизээч тэр урлагийг муу хөгжлөхгүй. Тэр нь бичиг үсгтэй адилхан. Тэрийг ойлгодог аргыг мэдэх хэрэгтэй. Чи ном хөөгдөглөө гэд бичиг үсэг мэддэг юм чинь ингээд үзээд зургийг харна үсгийг ойлгохгүй шүү дээ. Ямар агуу юм байна гэдэг мэддэг. Бичиг үсэг зааж өгөөд уншаа сурчвал тэгээд сайн тэр сонгодог хамгийн сайн бичсэн бүтээлүүд нөгөөд тэр хөгжөөрөөс салахгүй юм шүү дээ. Багтаа бид нар яадаг вэ? Тэгэхээр чи өөрийгөө тэр нэг ойлгох аргыг олж зохимжоор олж оллоо гэж бодож байна. Тэрийг бол 100% зэж олж чадахгүй л даа гэхдээ ийм олох танин мэдэх үйл явдал үргэлжлэж байгаа. Тэр нь уламт хэлж байна. Тэгвэл тэр тийм мэддэг хүмүүстэй уулзаад тэд нар бол энийг надад ойлгох аргуудыг зааж өгч байна. Энэ чинь үл ийм маягаар ийм талаас нь хандвал байна. Тэгэхээр тэнд бол бүх дотоод зүйн тогтлууд гарч ирж байна. Яаж илэрхийлж чинь, юу илэрхийлж байна. Нэг юм бичиг тайлбартай адилхан, бичиг үсэг тайлбартай адилхан. Ухаан авиас хоёрын хооронд ялгаа гэж байх уу? Ухаан бол өөр авиас л дээ. Ухаан бол өөр авиас. Тэгэл их хөдлөх үед бол яруу найрагч хүн бол үзгээ шүрч байгаа шүлгээж бичдэг юм уу те. Чамд тэгж ер нь юм бичих юмсан тиймэрхүү шүлэгч юм уу нэг сайхан юм бичгийсэн гэж болгоддог. Залуудаа зүрийн юм хийжсэн байна. Залуудаа гэж чи. Одоо бол тийм нэг цаг заалалт. Тийм улс төрөөр оролж байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөний их байх юм. Шүлэг бичдэг юм бол асарыг сэтгэлийн хөдөлгөөний өндөр түвшинд тэр нэг гарч ирээд оргилж явах үед үздэг. Бид бол сэтгэлээ барих хэрэгтэй хүмүүс юм. Сэтгэлээ бариад оюундаа сэтгэлээ захируулах хэрэгтэй.
Тэгсэн тэгээд хүн юм чинь сэтгэл хөдлөн тэрүүгээрээ баярлаж хөөрч байгаа илэрхийлэх гэж бодно. Тэгээд хэцүү үү тэгэж үргэлж сэтгэлээ барьж байгаа. Хэцүү хэмжээ амар хэмжих нь үе. Тэгээд ястаа. Өнөөдөр одоо энэ их хэцүү ажил шүү гэж жоохон хайширмаар тийм ажил байна уу? Тэр хайшрах ажилч одоо юу яах вэ? Улс орны байдал маань л хэцүү байна. Одоо нэг шилжтэй үеийг давах бол хамгийн хэцүү үе. Тэрийг яаж давах вэ гэдэг асуудал хүнд асуудал болж байна. Гэхдээ энд бол засгийн газар зөвхөн байр суурь злээд хөтлөөр гаргаад явна. Би яг тэр засгийн газрын гадна байгаа учраас гаднаас нь ажиглаад юу болж байна. Зүг болох юм хийж гинөө, буруу болох юм хийж гинөө. Яах ёстой вэ тэр талаар тэгээ алдаа зөвлөж өгч юм. За тэгээд энэ болох чиглэлээрээ тэрэнд нь тусдаг хүн болохыг оролдоно. Гэтэ яг хүн болгон бол яг өөрийн байранд очиж тэрний байрных нь ирэх хэмжээ нь бол тэрэндээ зөгцсөн байна. Тэрнээс илүү хийж чадахгүй. Тэр гүйцэтгэх байгууллагын ажлыг би шүүрээд хийж чадахгүй шүү дээ. Миний ажил бол шинэ арчилсан холбоонд энэ зохион байгуулалтын асуудал ч юм. Бол парламентын бүлэмжтэй парламентын гол гадаад харилцаа. Нобелийн зарчмуудыг парламентын гишүүд дээр дамжуулж хэрэгжүүлэх юм зорилтын шийдвэр. Энэ чиглэлээр бол гол юм байж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө талаас засгийн газрыг хараад зөв юм чинь буруу юм чинь баг хурлж. Тэн дээр нөлөө үзүүлэх болцоо нөлөө үзүүлэх замаар ингэж л оролцсон. Улс төр судлаач болоог бол ямар мэрэгч сонгох байсан? За ястаа гомтой физик болох байсан байна. Өнөөдөр ээжтэйгээ дүүтэйгээ гурлаа амьд чинь тий. Бас ах их хоёр тийш явдаг л. Ах их хүүхдүүд нэг гэр бүлээр өөрийн байрг уучраас хоёр тийш нүүдэлж явдаг. Нүүдэлж аймаг болсон. За тэгвэл энэ гэр бүлийн үүрэг гэвэл юу ах вэ? Өглөө гардаг ороо ирдэг л үүрэгтэй байна. Ирж хондгоо. Тэгээд хондог тэгтээ бас хаяа юм ярьж өгдөг. Санд бодлоо хуваалцдаг. Хүний сэтгэлийн хамгийн сайхан одоо юу гэмдэ мэдрэмж юм уу? Сайхан хэсэг нь бол юу вэ? Сэтгэлийн хөдөлгөөнүүдийн гэх юм уу да? Тодорхойлоод. За энэ хүнд итгэх явдал юм гэж бол. Харангуутаад л өө энэ чинь. Яасан харахад дөрөвдөнд хүйтэн хөрвөө эднэр гэж зарим хүмүүс тэгдэг шүү дээ. Тэгээд анханаас л сэтгэл нөр болчихдээ. Аагүй ингээл манай хүмүүс гэж юус авах юм байхгүй. Юусоо тийм хүмүүс л бүдүүрээ соёл хөөчтэй. Энэ гэсэн тэгс. Тийм ч юу н хүнд итгэж сурах хэрэгтэй. Ялангуяа бид монголчууд үлийн цөөхөн. Тийм ч энэ байгаа 2 сая хүн дотроо биеинтэй итгэж байж биенийг татаад баяжуулж ингэж өгч шүү дээ. Итгэл Igen nara ilçere Берсэн толготыг хэсгэн Бэлгэлийн хонхон иксгэрэ Нормог бүхнийг сэрэ Өглөө намайг сэрээсэн Өглөө хонхны дуу Өртөөлөнхөн цурацаа Өргөн талыг дуулаарай Аяа
бэлгэлийн мэн хон